Хай өнөөдөр номын дэлгүүр орж үзье. Номын дэлгүүр шээ, номын баяр шиг юмд орж үзсэн. Тэгээд тэр номын баяр нь болонгууд номын санд нэлээд удчихсан номнуудыг аагтлагангуй утна хямдхан зардаг номын тийм худалдаа шиг зүйл олж нэгээд тэгээд очоод би анх ингэж утсан баггүй. За нэг гадуур $20 байдаг номыг би тэндээс нэг $10 орчмоор авах ах. Тэгэхээр за би өөртөө $30 ингээ баажет болгоё. Тэгэхгүй бол би ингээд мөнгө өөрчдөг юм баггүй юу? Одоо ч мөнгөгүй л дээ. Тэгээд байсан мөнгөндөө тааруулаа. За би яг 2-3 ном авъя. Тийм болохоор би энэ яг цүнхэндээ багтахаар аваа явъя гэж бодоод жижигхэн цүнхтэй очсон чинь намайг хямдхан байсан. За би бүр тэрийг мэдсэн бол бараг ийм төрдөг тэрхтээ очоод бүгдийн номын төлөөрөө нүүлгэмэр санагдсан. Бүр болдог бол шууд амар нөгөө Монгол ухаанаараа сэтгээ тэндээс эндээс хямдхан ном аваад Монгол руу өнтөө очиж зарыг марыг бодож за. Яасан гэхлээр дана анх $30-оор 2 ном авах гэж бодоод явцсан газараасаа 7 ширхэг номыг нийт $22 олж авчихсан. Тэгэхээр өнөөдөр би октод нөхөрхөн нөгөө шинэ интерес бараа захиалалт тэрийг өмсч үзүүлсэн шүү дээ. Би тийм хий гэж насаараа мөрөөдөж ирсэн баггүй юу? Гэтэ одоо би ингээ номон дээр тэрийг хийчихье. За эхнээс нь би авсан номуудаа танилцуулаа явъя. За эхнийх нь болонгууд Стеф гэдэг ном. Тэгээд угаасаа зураг мөргөн амар байгаа зү. Тэгээд энэ хөлтэй ерөөсөө холбоогүй, хөлний фетиш мэтчтэй ерөөсөө холбоо байхгүй. Энэ юутай холбоотой вэ гэхлээр энэ моргийн өвсөн үнийг болохгүй юу. Тэгээд тийм моргт ажиллаж исэн юмч энэ талаараа намдсан. Тэгээ ямар ном бэ гэхлээр ерөөхдөө бол хүний бие үхээрээ яадیں۔ Тэгээ ерөөхдөө бол нөгөө задлангийн юм чи ажил ер нь ямар шүү байдیں۔ Тэгээ хүний толгой энэ төр одоо осолд ороноос барцсан хүний цогцны хүртэл арай өөр үү тэрнтэй хэрхэн харьцахгүй марцахгүй гэдэг айгу сонин заваанч юм уу. Тэгээд энэ номын талаар би уншаад бичлэг хийгээд бодож байсан чинь азар тэнд хямдхан байж дараад авсан. Тэгээ үнэн нь олонгод $3. Тэгээ энийг харлаа номын сангаас ийм олоод авсан байгаа байхгүй юу? Бүр 2004 оны 10 сарын 2-наас эхлээд хамгийн сүүлд 20 оны 3 сарын 25 яг ковид үеэр аваад дуусаад тэгээд энэ ном авсан байна. За дараагийн ном болонгод би шууд нэрийг хараад шууд авъя гэж бодсон заяа. Нэрийг авчулсан бол хүмүүс яагаад гаж гачин зүйл итгэдэм бэ гэдэг нэртэй ном. Гэт нэрээ яагаад гаж гачин зүйл итгэдэм бэ? Одоо ингээл яг Facebook очонгууд би энийг амар боддог хгүй яагаад тэгэхээр хятадаас хятад тавж орж ирээд байх тусдаг. Like what the fuck бүр яаж бодохороо тий бэлгийн замын халбар төвчнийг би одоо хөлнөөс авах вэ? Авчнаас авах вэ? Тэгснээ нөгөө нэг юу гэдэг үлээ дахиад идэхээрээ гээ ордог байдаг. Хүмүүс амар гачин юм ярьдээ үл шүү дээ. Нөгөө нэг юу зохиолч Татгоо Самсан гэдэг дээ шүү дээ. Татгоо Самсан чи юу гэлээ? Нөгөө pop битгээ тоглоом байдэн шүү дээ. Ингээд алдаг. Тэр тоглоомыг тоглонгууд хүүхдүүд багаасаа G цэгийг олж сураад гээ болтож хэлчихсэн шүү дээ. Бүр ингээд хөөе та нар арай G цэгийг нэг ингээд дардаг цэг шиг юм байдаг гэж боддог юм уу? Бүр ингээд юу бодохороо тэг хамгийн гол нь нэг хүн тэгэж бод. Окей, гоё. Угаасаа хүмүүс тэгэж тэнийг бодож болно заяа. Тийм бодолт нь хүмүүс итгэж байна гэд нь буруу байгаа байхгүй юу? Тэгээд энэ талаар уушаад гэвэ гэж бодсон. Тэгээ би угаасаа нөгөө нэг уншиж үзээгүй л авч байгаа юм чинь. Тэнгүүд нөгөө нэг агуулгаас нь харангуут айгуу сонирхолтой юм болсон. Зөндөө олон хүмүүс нөгөө хайр гаргийн хүлэг харсан гэж ярьдэн шүү дээ. Тийм яагаад тийм харагдтыг? Эсвэл нөгөө нэг калт буюу тийм гаж шашны урсгал гэдэг шүү дээ. Тийм өмнө хүмүүс яагаад юу нэтгэжээд байдгийг гэдэг талаар бас хэсэг байсан. Тэрийн заавал уушмаар байсан. Тэгээ энэ дээр болонгууд яагаад ухаантай хүмүүс хүртэл тийм гачин зүйлтэй юм бэ гэсэн бүлэг нэмэгдсэн байсан. Би сүүл нэг гэмт хэргийн батгаас сонсон байхгүй юу? Гэсэн чинь тэрэн дээр хаатгын билет айгуу тийм үнэтэй заяа. Бас нэг морход айгуу хэцүү, айгуу тийм мундаг коллежийн оюутнууд калт дэсэд тэгээ бүр тийм биеэ үнэлэгчд болсон хитийг сонинд өгсөн баггүй юу? Сонсон баггүй юу? Тэгээ тэрнтэй айгуу холбоотой болоо гэж бодсон. Бэж гиснээс юу яагаад Монголд нэг шинээр сүлжээний бизнес орж ирсэн юм байна л та. Тэгээ тэр нь олонгууд гоо сайхны бараа, тэгээ дээрээс нь дээр ахын цэвэрлэгээний бараа зардаг. Тэгээд сүлжээний бизнесээ хүмүүс хийгээ зарна уу юм надад ерөөсөө хамаа байхгүй. Гэхдээ тэр сүлжээний бизнес нэг юм 0 угаагч зарт юм байна л та. Тэгээд 0 угаагчтэй шингэн. Тэрийгээ ингээд 0 руугаа цацчих. Тэгээд нөгөө нэг 0-ын шатгаар ингээд үрдэг. Тэрийгээ юу гэж реклам зарсан гэж бодчих. Энийг та уух юм бол турав устаа хайлаад боочих. Нэг халтгийг устаа хайлаад өглөө илэн дээр авах юм бол татварна. Манай хамаат нэг тэгэж аваад 7 кг орчихсон. Та
Eczema буюу арсны эмзэг арстай тийм өвчтэй юу. Тийм бол нөрөө ач. Нөрчин бөлийг л хэрэг. Бид рекламд загсан байгаа байхгүй юу? Яаж ботхороо 0 угаахчийг ямар ч хими орц найрлаггүй гэж хэлээд тэгээд нүүрээ угааж болно, бүр ууж болно гэж хэлээд хүмүүс тэрэнд нэгтгээ зарж байна ёо. Бүр бодсон чи миний бүр уур хүрээд. Тэгээд ямар ч хими орц найрлаггүй гэдэг үг бас амар тэнэгтэй. Тагаар ямсалж байгаа бол тэр чинь бас хими бодсон штэ. Хими орц найрлаггүй юм гэж байхгүй штэ. За дараа нь юу болсон бэ гэхээр энэ намыг авсан. Энэ намыг болонгод би ерөөс унсч үзээгүй. Би бүр Бил Найг ном бичсэн ч гэж мэдээгүй байсан чинь Бил Най гэдэг залуу маань ном биччихсэн юм байна. Тэгэнгүүт нь тэр бичсэн болоо гэж бодоход авсан. За Бил Най гэдэг залуу болонгод яг миний мөрөөдлийн мэрэгчлээ залуу байхгүй юу? Яасан бэ гэхээр энэ өөрөө инженер мэрэгчлээ. Тэгээд өөрөө тийм өндөр. Тэгээ ерөнхийдөө л ингээд зөв телевизийн зөв төрхтэй залуу. Тийм болохоор хүүхдүүдэд зориулсан тийм Бил Най Science Show гэсэн телевизэн нэвтрүүлэгтэй байсан. Тэрэн дээр болон удуулаад бүжиглээд тэгээ шинжлэх ухааныг амар гоё инженеэр туршилтын байдлаар тайлбарладаг тийм өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй байгаа. Явсан хүн. Тэгээ би яг тийм юмтай болъё гэж насаараа мөрөөдж ирсэн байхгүй юу? Тэгээ дааж би уул нөгөө нэг Central TV-д ажилладаг байсан. Тэгээд яг миний мөрөөдөл чинь яг ирээдүйд яаж хийж аваад нэг өөрийн гэсэн шоутай болоод одоо өөрөө хөтлөгч нь болоод ч юм уу явъя гэж боддог байсан чинь манай телевизээр нэг бол ухаантай хүн гардаг, нэг бол царайлаг хүн гардаг. Тэгээ байлал шаардлага биелүүлж чадаагүй болохоор өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болж чадаагүй. Тэгээд эндээс нөгөө нэг өөрийнхөө шүтдэг хүний намыг авсан болохоор жаргалтай байгаа. За дараагийн ном болонгод Наполеоны товч гэдэг нэртэй ном заяа. Тэгээд дэлхийг өөрчилсөн 17 молекул гэж байгаа байхгүй юу? Би тэгээ нэг юм анзаарсан заяа. Би ингээд ном авахтаа ч юм уу ер нь альва ингээд нийтлэмжтэй тоотой маш амар туутай юм билий. Дэлхийг өөрчилсөн 17 молекул гэхээр аав заяа. Хэрвээ дэлхийг өөрчилсөн молекулууд гэдэг би авахгүй заяа амар тэнэг. Тэгэхээр одоо ингээд таныг өөрчлөх хэдэн тийм юм тоо илчингүүд аваад ирд юм билээ. Тэгээд яг нэг тийм маркетингийнхаа юмд өөрөө өөртөө энэ намыг авсан. Тэгээд тэр 17 молекул дотор нь юу байна гэсэн чинь жишээ нь давс байгаа. Эсвэл нөгөө нэг юм бодог байдаг шүү дээ. Тэр бодгийн талаар байгаа. Целлулоз байгаа, глюкоз байгаа гэх мэтэр тийм дэлхийг өөрчилсөн 17 зүйлийн талаар уушна. Тэгэхээр миний хэрвээ бодож байгаа шиг хэвчигдсэн бол би чадвал 17 хүн гарна бисэг юм яриад байгаа байхгүй юу? Тэгээ би одоо ингээд ном авахтаа зүгээр ном авч чадахгүй нэг юм амар сонин. За би номнаас ямар бичлэг гаргаж чадахгүй. За би номнаас рил хийж болохоор нэг чайж авдаг болсон. За тэгэнгүүтээ одоо мэдээ уншдаг хөтлөө зэний юунд оруулъя гэдэг нэг юм амар даалгавартайгаар альфа юм авдаг болсон билээ. За тийм байдлаар авсан дараагийн ном нь энэ. Энэ ном болонгод өдөр тутмын шинжлэх ухааныг тайлбарласан гэдэг National Geographic-аас гаргасан ном. Тэгээ энэ дотор болонгод жишээ нь яагаад даалцнад өөрийн аалзны шүсэндээ өөрөө ороодгүй юм бэ гэдэг ч юм уу тийм нэг тийм яагаад гэсэн асуултанд хариулдаг тийм ном байсан. Тэгээд дээрээс нь зургнууд нь амар гоё гөрх тийм болгоод. Тэгээ ер нь ийм ном бүртэж захтай зүгээр ээж штэ. Гэхдээ бас нэг асуудал байгаа нь энэ ном жоохон дээр үеийн юм шиг байгаа зураг бүргийг харангууд би яг оныг олж харж чадахгүй байна. Тэгээд тийм болохоор би энэ номноос зүгээр санаа аваад тэгээд давхар дабл чек өөр газраас хийхгүй бол эдийн National Geographic гэдэг итгэхэд бичлэгээ хийж чигсэн нөгөө яатсан байж магадгүй. Мэдээлэл нь хуучирсан байж магадгүй гэж бодсон. Юу гэсэн ш нэг хүн би нэг юм пост харсан ш. Нөгөө нэг ийм вебсайт хийвэл алах юм байна гэд тэр нь ямар вебсайт гэсэн чинь таны ахлах сургууль төгссөн одоо дунд сургууль төгссөн оноо оруулангууд тэр оноос хойшоогоо одоо өөрчлөгдөж шинжлэгдсэн шинжлэх ухааны баримтуудыг оруулаад одоо гаргаж ирдэг сайт гээд тэр бүр надад амар зүг санагцаа. Одоо жишээ нөгөө нэг хүмүүс тархиныс одоо хүүхэд байхад л өсөөд тэгээд нэг тодорхой насанд хүрчингүүд одоо хүүхдийн нөгөө хүний тархиныс одоо улам нэмэгдээ болдог гэсэн тийм яриа байдаг штеп. Тэр үнэн гэж бодож байсан боловч эднэд нь хүртэл үнэн гэж бодож исэн боловч орчин үед тэрийг судлаад үгүй гэдэг ойлгоцсон гэдэг ч юм уу гэх мэтээр орчин үед шинжлэгдсэн баримт зөндөөх байдаг. Би бас тэр талаар юм хэмээх байгаа. Анч салах үрээд. За дараагийн ном болонгууд бити ийм шинжлэх ухаанч байгаа ч гэдэг ном. Тэгээ энэ дээр болонгууд ерөнхийдөө ба шинжлэх ухааны мэдлэг гэдэг чинь айгүй сонин зүйл шүү дээ. Айгүй хэцүү. Одоо ингээ бодолтой маань найз задаг ахгүй юу? Тэгээ тэр найз залангууд айгүй мундаг Японы нэг юм топ сургууль сурдаг заа. Тэгээд тэр биологоор маш ухаантай нэлээ их олимпиад дотор орж исэн. Тэгээ одоо юу судалдаг вэ гэхээр нэг юм тодорхой нэг юм степний
сүүлийн хөдөлгөөнийг судлаа сүүлийн 2 жилээр зарцуулж байгаа байхгүй юу. Тэгээ бодонгууд тийм одоо энгийн зүйлийг одоо хэдэн жиг бодож зарцуулж байгаа хүн тэрийг яг нэг тийм юу ч мэдэхгүй мань мичиг тайлбарлах хэрэг өгцөө байгаа байхгүй юу. Тэгвэл энэ нам болонгууд яаж айтайхан тайлбарлах вэ гэдгийг тайлбарлалтын юм шиг байгаа гэж бодоод нэрнээс нь болоод авцсан. Тэгээ энэ намыг уншаад арай айтайханаар бичлэг хийдэг болохоо гэж бодчих. За сүүлд нь болонгууд дээ шүү дээ. Энэ намыг авсан. Тэгээ энэ намнаас би өөр айгу айгаад яваадсан. Баггүй яагаад тэгэхээр нэгт айгу зузаан. Тэгээ дээрээс нь зөндөө олон тийм юутэй үгтэглээ. Томьёо энэ төр ороод ирчихсэн. Би тэгээ энэ намыг уншаасаа жоохон айгаад тэгсэн хэрнээ одоо ингээд Reddit интерес ч юм хүмүүсээс ингээд намыг та ямар нам дуртай ямар намыг заавал унших вэ бихвэ ч юм уу тиймүрд мараагүй. Энэ нам бүр заавал гарч ирдэг. За би тэгээд уншигсан гэж бодоол яваад байсан чинь хараа за энэ нам $3 байлсараад авсан. За тэгээд би яг сайн нөгөө замдаа автосан сууж байхдаа эхний 20 хуцыг унсан чинь айгу гой бүтцтэй байна. Ягаад тэгэхээр ад утдаг зориг ном байдсан шүү дээ. Тэр ном болонгууд яг нэг юм харилцан яриагаар яваад явцдаг. Тэгээд харилцан яриагаар тэр уншиж үзээг бол тэр ном дээр юу гадаг вэ гэхлээр нэг тийм философч тэгээд нэг залуу хүү хоёр ингээ хоорондоо ярилцаад байгаа байхгүй юу. Тэгээд философч нь өөрөө санаа хэлэнгүү залуу нь гүй тийм биш үү гэл. Гүй ийм штэ, гүй тийм штэ гэл. Яг ингээ уншингууд заримдаа энийхэн талд ороод заримдаа энийхэн талд ороод амар гоё уншдаг. Яг тэрэн шиг хэсэгтэй. Гэхдээ зарим бүлгүүд нь тайлбарлсан бүлэгтэй. Тэгэхээр нэг бүлэг яваад тэндээсээ юм ойлгочоод тэгээд дараа нь тэрийг нь тайлбарсан харилцаараа явчихгууд яг нэг юм бүрэн ойлгох юм билээ. Тэгээд ерөнхийдөө бол тийм парадокс, тийм дууны, зургийн, тооны ухааны тийм парадоксуудыг нийлүүлчихсэн юм шиг. Эхний 20 хуудасаас нөгөө тийм байсан. Тэгээд би бас энэ намд ярьж чадвал тэмдэг хийнэ гэж бодчих. Тэгээд би намын баяраас $22 зоосон. Яасан бэ гэхээр энэ ном билүү $4 байсан. Бусдууд нь бүгдээрээ $3 гээд авч чадсан. Тэгээд би тэр намын баяраас авсан хамгийн үнэтэй зүйл нь юу байсан гэж бодчих. Нөгөө цөөхөндөө 2 намаа хийн гэж яасан юм чи уут авахаас аргагүй болоод тэгээ уут нь $4 байсан болохоор хамгийн үнэтэй зүйл нь уут байлаа. За ингээд нэг юм байдлаар 20 хэдэн долларыг сайхан амжилтаагаар үгээд хүрээд ирлээ. За тэгээд чадвал залхуурахгүй бод авсан намуудаараа заавал бичлэг гинэ гэж бодчиход. Тэгээ та нар царайтай бичлэг нийлүү дээр эд юм уу? Ярьсан бичлэгэн дээр эд юм уу? Яасан дээрээ яавал илүү их үзэх вэ? Яавал хамар авах вэ гэдэг талаар та нар сэтгэлээ үлдээж болох уу? Тэгэхгүй бол би ингээд тэгээ дагаад логоор мэдээд хэлчихгүй. Эсвэл байна.